Загварын нэвтрхийтэл фэшнэрийн суугт тавтай байвал. Iris Ben Harvey энэ улирал 3D хэвлэл болон архитектуртай холбоон хувцас гэхээс илүү тайзан дээр амьлах цэвэр уран сэтгэмжтэй хөдөлгөөнт баримл мэт харагдах бүтээлийг танилцуулжээ. Гол онцлог нь усны давалгаа шувууны далавч байгалийн бичил биетүүдийн бүтэц болон агаарын урсгалаас сэдэлсэн. Баримл шиг хэлбэртэй атлаа загвар өмсгөгчдийг алхах үед хувцас нь өөр амьд мэт хөдөлж, хувирч харагдах генетик хөдөлгөөнд шийдлэн гол онцлог болжээ. Силикон лазер цэцэлттэй майлар болон дахин боловсруулсан пластик материалыг дээд зэргийн торог, нингэн тунгалаг хэлбэрээ сайн барьдаг тансаг материалыг хослуулжээ. Олон зуун нарийн давхраг бүхий үлдсэн бүтцийг 3D хэвлэлийн технологиор гаргаж, гар урлын уламжлалт оёдолтой нэгтгэн Европ бусын уран зөгнөлт өнгө төрхийг бүтээсэн байна. Бодит бусыг бодит мэт харуулах сюрреалист хэм маягийг далайн гүндэх нууцлаг амьдрал болон хүний биеийн андуунтай холбожээ. Гол онцлог нь хоосон орон зайн дуудлага сэдвтэй кино үйлдвэрлэлээс санаа аван силикон болон хүний биеийн хэлбэрээр шууд хатааж хэвэнд оруулсан хатуудлаг будгийг үндсэн материал болгон ашиглаж хувцасны уламжлалт хэм маягийг эвджээ. Мөн амьд, цэцэгс, далайн хясаа, загсны хайрсыг хатуудлаг будаг дээр хатааж чимэгсэн нь загвар өмсгөгчдийг алхах үед байгалийн өвөрмөц чимээ болох ECMR үүсгэж атлаг металл чимэглэлүүд болон хүний биеийн хэлбэрийг тодогдсон хуурц корсетууд голчилсон байна. Jean-Paul Gaultier энэ улиралд орчин үеийн панк кьютер сэдвтэй брендийн нэрийн хуудас болсон хурц конус хэлбэрийн хөхний даруулагтай корсет, далайн усан цэргийн содолтой хээ болон эрэгтэйлэг костюмны оёдлыг театрын жүжиг мэт драма уур амьсгалтай хослуулсан. Мөн хувцасны хэлбэрүүд нь маш хурц бөгөөд биеийн галбирыг тодогдсон шийдэлтэй хатуу жинсэн материал, сахи болон уламжлалт хилэн материал торог хослуулан ашигласан. Хүний биеийн хэлбэрийг дагсан бариу шивээсний хийдэд торон цамцнууд гараар зангидаж хийсэн маш нарийн торон нэхээс болон түүхэн корсетуудыг өдөр тутмын гудамжны соёлын деталуудтай нэгтгэн харуулсан байна. Роберт Вон энэ шоугаар аимшиг киноны гооцоо, драмын нарийн сэлбэр мэт оёдлын техникийг загварт хослуулан харуулсан. Гол онцлог нь борооны дусал, гал, үхэл, цас, шуурга зэрэг байгалийн тогшоо үзэгдлийг хувцсны деталь дээр амьд мэт буулгаж, хурц ирмэгтэй нууцлаг театрын жүжиг мэт хүчтэй сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлог. Даун дээр унаж буй борооны туслыг хэдэн мянган жижиг болор кристаллаар орлуулан гараар ойж, мөн хурц ирмэгтэй малгай нүүрний чамин гоёлууд энэхүү цуглуулгыг чимж өгсөн. Загварын талаарх сонирхолтой баримт түүх, хэрэгтэй мэдээллийг авахыг хүсвэл subscribe дарж нэгдээрэй. Баярлалаа.